За та бүхэнд эзний өдрийн мэндийг дахин дэвшүүлье. За бид нар хамтдаа Давид чиг бэлтгэгд гэдэг цуврал номлолыг хамтдаа суралцж байгаа. За Давид чиг бэлтгэгд гээд хоньны бэлчээр дээр Давид хэрхэн бэлтгэгдсэн талаар суралцсан. За хоёрдугаарт нь Давид чиг бэлтгэгд гээд хүчрхэг дайсантай нүүр тулахдаа Давид бас хэрхэн бэлтгэгдэж байв. Тэнд Бурхны агуу ажлууд бас хэрхэн хийгдэж байв гэдэг талаар хамтдаа суралцсан. За тэгвэл өнөөдөр Давид чиг бэлтгэгд гэдэг сургаалын маань, номлолын маань 3 дахь цуврал орж байна. За өнөөдөр бүгдээрээ Давид чиг бэлтгэгд буюу дарангуй удирдагчийн дор Давид бас хэрхэн төсвөр төвчээр суралцсан бэлтгэгдэж байсан талаар бүгдээрээ хамтдаа үзье. За юуны өмнө бүгдээрээ хамтдаа энэ цуврал номлолын туршид уншиж байгаа үндсэн гол ишлэл болох 2 дугаар Самуэль 22-ын 35 дугаар ишлэлээ дахин нэг удаа хамтдаа уншъя. За дээдлийн ишлэл байгаа тий. За бүгдээ хамтдаа зэрэг уншъя тхөө. Бүгдээ 1 2-ын 3. Тэр гарыг минь тулалдаанд бэлтгэдэг. Тиймээс гар шуу минь хүрэл номыг тахилгаж чаддаг. За Давид амьдралынхаа өндөрлөгт очсныхаа дараа, амжилтын өндөрлөгт очсныхаа дараа өөрийнхөө амьдралыг дүгнэж, Бурханд бүхий л зүйлийн төлөө талархаж, эзэн түүний амьдралыг ивээсэн бүхий л ивэлийн төлөө Давид талархан дуулахдаа энэ үгийг хэлсэн ба. Давид юу гэж хэлсэн бэ гэхээр та гарыг минь тулалдаанд бэлтгэдэг. Тийм учраас миний гар шуу хүрэл номыгч татаж дийлдэг юм аа. Тийм ээ, ившээлгэж дийлдэг юм аа гэсэн утгаар Давид хаан энэ үгийг хэлсэн. За тэгэхээр Давидыг Бурхан бэлтгэсэн байна. За тэгээд Давидын амьдралыг ингээд том зургаар нь судлаад харах юм бол Бурхан маш олон юм бэлтгэлжилтийн бүлгүүдээр Давидыг удирдсан байдаг. Бага залуу наснд нь Давидыг хоньны бэлчээр дээр Бурхан бэлтгэж исэн. За тэгээ 90 цент хүрэхийн цагт Бурхан түүнийг хүчрхэг дайсантай нүүр тулж тулалдснаар Давидыг Бурхан үнэхэрийн хурцлж улам илүү сургаж өөд нь гаргаж ирсэн талаар бүгдээрээ сурсан. За тэгвэл дараагийн нэг бэлтгэлжилт бол Бурхан Давидыг дарангуй удирдагчийн доор бас бэлтгэж ээжээ. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ Давидын амьдралдаа Бурханы гараар бэлтгэгдчихсэн 3 дахь бүлгийг бүгдээ хамтдаа үзье. За тэгээд өнөөдрийн энэ сэдвийн хүрээнд бүгдээ 1-р Самуэль номын 18 дахь бүлгийн 5-аас 16 дахь ишлэгийг уншъя. 1-р Самуэлийн 18 дахь бүлгийн 5-аас 16 дахь ишлэгийг уншъя. За энэ дээр Давид дарангуй удирдагчийн дор хэрхэн амьдралын нэлээд тийм бараан цаг үе рүү явж орсон талаар хамтдаа унших гэж байна. За би чангаар уншъя. 1-р Самуэлийн 18-ын 5-аас 16 дахь ишлэл. За. Ийхүү Давид Саулын илгээсэн газар бүрд явж ялалт байгуулсанд Саул түүнийг дайчдынхаа ахлагч болгов. Энэ нь бүх ард түмний болон Саулын зарц нарын нүднээ тааламжтай байлаа. Давид өнөөх Филист хүнийг устгаад бүгдээрээ буцаж ирэхэд эмэгтэйчүүд Израилийн бүх хотуудаас гарч ирэн хингэрэг ба хөгжмийн зэмсэг барин дуу дуулан бүжиглэж хөл хөөрцөг болсоор Саул хааныг угтав. Эмэгтэйчүүд хөгжилдөн Саул мянгыг Давид түмийг алав гэж дуулалдав. Тэгэхэд энэ үг Саулын дургуг хүргэсэн тул тэр ихэд уурлан тэд Давидэд түмийг хамааруулж надад мянгыг өгөв. Одоо түүнд хаанчлал дутуу байх шүү гэжээ. Саул тэр өдрөөс хойш Давидыг нүд үзүүрлэх болов. Дараа өдөр нь Бурханаас ирсэн муу сүнс Саул руу хүчтэй дайрч гэр дотор нь түүнийг огшов. Давид урдын адил ятгаа гартаа авч тоглож байв. Саулын гарт жад байлаа. Саул Давидыг ханант хадъя гэж бодоод жадыг шидэв. Гэтэл Давид түүнээс 2 удаа болтон зайлжээ. Эзэн өөрөөс нь салж Давидтай хамт байгааг харсан Саул Давидаас айж байлаа. Тиймээс Саул Давидаас дөлж түүнийг өөрөөсөө холдуулж мянгатын даргаар томлов. Давид хүмүүсийн тэргуунд удирдан гарч ордог байв. Эзэн Давидтай хамт байсан учраас тэр бүх юмд агуу амжилтыг олж байлаа. Давид агуу их амжилт олж буйг үзээд Саул түүнээс маш их жирэхэж байлаа. Харин бүх Израиль болон Юда Давидыг хайрлав. Учир нь тэр тэдний тэргуунд удирдан гарч явдаг бас ирдэг байжээ. Амен. За нөгөө Давидыг авьяас чадварыг нь хараад үнэлж хүндлээд тушаал дэвшүүлээд
Одоо хаан бол өөрийнхөө бүр баруун гараа болгож байгаа штэ. За тэгээ нөгөө Давид маань одоо ингээд тэр ирчээрээ те улам илүү ингээд амжилттай байлдаад амжилттай одоо ингээд яваад гисэн чинь Давидын тэр гаргаж байгаа амжилтыг нь Саул хаан харахтаа айж эхэлсэн. Тэгээ өөрийнх нь өрсөлдөгч гарч ирж байгаа юм байна гэж бодсон. За яагаад гэвэл нэг удаа Саул хаан дайнд яваад тулалдаанд яваад ялалт байгуулад буцаж ирэхэд нь Израилийн эмэгтэйчүүд хингэрэг цан дэлдээд хөгжмийн зэмсгүүдээр одоо ингээ хөгжмөдөд хааныгаа одоо ингээ баярлан угтаж авч штэ. Тэгээ ингээд баярлан одоо угтаж авахтаа эмэгтэйчүүд юу гэж дуулсан бэ гэсэн чинь Давид Саул хаан мянгаыг алсан, харин Давид бол төмийг алсан гэж. Тэгэхээр төм гэдэг чинь 100000-ыг хэлж байгаа байхгүй юу? Нэг төм гэдэг чинь 100000-ыг хэлж байгаа. Тэгэхээр хааныгаа болохоор одоо 1000хан одоо дайсны зэргийг ялан дийлсэн юм байна. А Давидыг болохоор бүр өста төмийг ялан дийлжээ гэж. Тэгэхээр эмэгтэйчүүд ард түмэн гэдэг чинь ийм нөгөө нэг айхтар нөгөө хаан энэндээс одоо юугаа бодчих бол гэж бодохгүйгээр дуулаач байгаа байхгүй юу? Тэгвэл нөгөө хаан энэ дууг сонсоод ууран шатсан байна. Юу гэж бодсон гэхээр за Давидыг надаас илүү магтаж байгаа юм байна. Одоо ер нь Давидэд ер нь хаанчлал дутуу байна. Надад 1000-ыг хамааруулад Давидэд бүр төмийг буюу 100000-ыг хамааруулж байна. Одоо Давид ер нь удахгүй энэ улсын хаан болох юм байна. Би бол хэрэггүй амтан болох юм байна. Намайг голоод Давидыг одоо энэ израилчууд өөрийнхөө хаанаа болгох юм байна. Гэт одоо хардж байгаа. За нэг хартаа нөхөр гэдэг шиг тийм ээ. Эхнэрээ харддаг нөхөр гэдэг шиг ард түмнээ Давидтай хардж байна нөгөөч. За одоо би бол хэрэггүй болцсон юм байна. Одоо бол Давид гарч ирж байна. Давидыг л одоо эдгээр ингээд хаанаа болгох бараг дутуу байгаад байгаа юм байна л да гэж бодоод тэр үеэс хойш Саул хаан өөрийн зарц Давидыг одоо эрүүл нүдээр харж байгаа болсон. Давидыг харахаар л уур нүрэддэг байсан. Уулын чинь Давид чинь Саулын баруун гар байхгүй. Саулын эргээх газар бүрд Давид явж яасан? Ялалт байгуулж исэн. Тэгээ уул нь бол Саул хааны нэр хүнд өсөж байгаа. Саулын хаанчлал ууланд бэхжиж байгаа юм л да. Тэгсэн чинь яасан гэхээр ард түмэн Давидыг илүү магтаад байгааг Саул хаан хараад тэгээд Давидэд уурлаад одоо нөгөө нэг дайсан цаашаа тий Давид нэг номерийнх нь дайсан болж байгаа юм шиг одоо Саулд бол өөрт нь тийг санагдаад ингээд нөгөө мө Давидыгаа буцаагаад хавчиж эхэлсэн. Тэгээ бүр тушаал бууруулаад тэгээ бүр өөрийнх нь бүр баруун гарын жанжин байсан бол одоо бүр болиулаад зүгээр нэг мянгатын дарга болгоод тушаал буулгаад яасан өөрөөсөө бүр ингээ холдуулж байгаа. Илтэд ингээд хавчаад гадуурхаад чадахгүй штэ. Тэгэхээр ингээ албан тушаалыг өөрчлөөд өөрөөсөө холдуулж байна. За тэгээд нөгөө муу сүнс Саул дээр ирэх үед Саул муу сүнсэнд эзэмдүүлээд огшоод ингээд сонин болдог байсан. Энэ үед нь Давид нөгөө босоо ятах хөгжмөө ингээд хөгжимдөнгүүт муу сүнс Саулаас зайлж оддог байсан. Тэрүүгээр хүртэл далимдуулаад Давидыг нэг өдөр алах гэж оролцсон. Давид наашир миний сэтгэл санаа хэцүү байна. Аль чи нөгөө хөгжмөдөө тэх гэ. Тэгээд Давид өрөнд нь ороод ингээ хөгжмөө тоглож ихэд Саулын гарт бол жад байсан. Жадтайгаа ингээс орон дээр сууж исэн махна шүү дээ. Тэгээ манер нөгөө муу сүнсэнд эзэмдүүлснээрээ төрий бариад яасан? Давидыг жадаараа ханад нэвт хадъя гэж бодсон. Хоёрынтоо Давид тэндээс нь бултаж гарсан гэж байгаа юм. Тэгэхээр Саул хаан бол одоо ер нь Давидыг л одоо ер нь алъя гэж ингэж бодож Давидын амжилтанд атаархаж Давидэд одоо хаан ширээгээ алдах вэ? Давидэд эрх мэдлээ алдах вэ? Давид одоо өөрийнх нь оронд энэ улсын хаан болчих вэ? Ингээд одоо өөрийнх нь карьерийг, өөрийнхөө нэр хүндийг, өөрийнхөө эд баялагийг, эрх мэдлийг алдах вэ гэж Саул хаан энэ үеэс хойш одоо айж эхэлсэн байна. Ингээд Давид бол энэ үеэс хэрээр гэр хицээр дэр хийж амьдэрсэн. Давид энэ цаг үеэс эхлүүлээд хааны ялтан болсон. Энэ цаг үеэс эхлүүлээд Давид ямар ч буруу хэрэг хийгээгүй хэрнээсээ хаандаа хавчигдах болсон. Энэ үеэс эхлүүлээд Давид хаан болвол яг оргодол босуулын амьдралаар амьдэрсэн. Давидын амьдралыг ингээд энэ 1-2 дугаар Самуэль номон дээр ингээд судлаад үзэх юм бол иш үзүүлэх Самуэль түүнийг одоо Израилийн хаан болгож тослсон ба. Израилийн хаан болгож тослоод яг хаан ширээнд суух хүртлээр Давид хаан 14-өөс 15 жилийн нүрийг үтсэн байдаг. Тэр бурхан түүнийг бол томилоод тослолцоод байна шүү дээ. Тэгээ яг хаан ширээн дээр боддоор суух хүртлээр Давид хаан 14-өөс 15 жил явсан байна. За магадгүй энэний нэг 3-аас 5 жилд нь одоо Саул хааныхаа гар дор үйлчлээд Саулын одоо за тийшээ яв тэнд дайн болж ин тэнд
чи яв гэдэг рүү үүрэг даалгаврыг биелүүлээд Саул хаантайгаа ингээд явсан байлаа гэж бодъё. 10 жилд нь Саулаас зугтаж амьдэрсэн байна. 10 жилд нь одоо нөгөө манай монголчуудын ярьдгаар бол нөгөө шилийн ир. Тэ? Одоо шилд гарсан байна. Одоо хөдөө хоёр явна гэсэн утгатай шүү дээ эн чинь. Ууланд гарч, уулын төмөр болж амьдарч байгаа байхгүй юу? Давид чинь. Тэгээд Давидын хувьд бол ингээд Саулаас зугтаж, Саулаас одоо ам хамгаалж, Саулаас зугтаж, ор хоронгүй, ооч хаяггүй, тийм ээ? За тэгээ нөгөө та нар мэдэндээ Canon дээр ингээд wanted гэдэг доорнд бичсэн нэг ялтны зургийг ингээд нэг хевлээд годомжин шонгийн модонд бүх газар ингээд хевлээд наачдаг. Тэгээ хаа явсан газар нь энэ хүнийг барьж өгөх юм бол шагнал өгнө шүү гэд зарлцдаг. Орох байх газаргүй болгодог шүү дээ хүнийг. Тэгээ Canon Canon дээр нэг тийм юм дүр зураг та нар зөндөө харж байсан баг. Давид бол тухайн үеийн Израильдаа бол яг л тийм болсон. Хааны ялтан болсон. Давидыг олж өгсөн хүн, Давид хаан байгаа мэдээлэл өгсөн хүнд хаан өндөр шагнал өгнө гэ амлцсан. Тийм болохоор Давид бол ерөөсөө хотод амьдрах, тосгонд амьдрах, олон нийтийн дунд байх одоо ямар ч боломжгүй болсон. Ингээд Давид бол яс дандаа хөдөө хээр тэнүүчилж амьдрсан. За тэр үеийн одоо нийгмийн одоо орхигдсон, гээгдсэн, өрөнд орсон, амьдралын баталгааг болсон, амьдрал нь норж унсан маш олон хүмүүс Давид дээр цугларч ирсэн. Ингээд Давид тэдний удирдагч болсон. Ингээд цуглаж явсаар байгаа Давид бүр 600-аад хүнтэй болсон байдаг шүү дээ. Саулын үед одоо өрөө төлөх чадваргүй, татвараа төлөх чадваргүй, хууль зөрчсөн, шоронд орох ялтаач гэдэг юм уу. Янз бүрийн байдлаар тухайн нийгэмдээ ингээд хаягдсан, гээгдсэн, орхигдсон, эрхэн зөрчигдсөн янз янзын хүмүүс тэр үед хэн дээр очиж исэн? Давид дээр л очиж исэн. Ингээд Давид нэг юм тухайн үеийн одоо манай монголчууд нэг социализмын үед ярьдаг байсан да нэг нийгмийн шаар шавхруу, хог шаар гэл нэг юм болохгүй хүмүүсийг нэг тэгж хилдэгтэй адилхан. Давид дээр одоо ингээд хамгийн одоо ингээд нэг юм хэцүү хүмүүс Давид дээр очив. За Давид тэр хүмүүсийг удирдаад тэр хүмүүсээр одоо өөрийн гэсэн одоо цэрэг айрмаа бүрдүүлээд Давид бол Саулаас зугтаж амьдарч байгаа. Онцлог нь Давид хаан хизээч одоо өөрийн хаан Саулын эсрэг иргэний дайн өдөгөөгүй байдаг. Онцлог нь одоо хизээч Саулын эсрэг одоо дайн хийгээл хувьсгал хийж гарч ирээд улаан туг мандуулаад цусаар будаал тийм ээ. Тэгэл одоо хааныхаа гэр бүлийг бүгдийг барьж аваа шоронд хийж байгаа толгой дараалан буудаж алаад улаан хувьсгал хийгээл ингээл нийгмээ өөрчлөөл Давид бол ерөөсө хизээч хааныхаа эсрэг тэгээгүй байдаг. Тэр зүгээр л хааныхаа алахыг хүсээгүй. Тэгэл Давид хаан бол зүгээр л зугтаж амьдарсан. Гэхдээ Бурхны ивэл, Бурхны таалал Давидын дээр байсан ба. Та нар ингээд чадвараараа дээшээ дэвшээд ирсэн чинь дээд удирдлагууд чинь зарим нэг нь өөрт чинь атархаал өөрийн чинь нэг юм дэвшүүлэн зайлуулж байгаа ч юм шиг эсвэл нэг өөр албан тушаал өгж системээс ингээд нэг холдоолаад ч юм уу нэг иймэрхүү байдалд орж үзсэн үү? Эсвэл та өөрөө ийм Саулын байр суурин дээр очиж үзсэн үү? Нэг хөөрхөн бацаан ажилд ороод ирэхээр анх дагалдуулаад овоо юм зааж өгөөдсөн чинь нөгөөч чинь харин надаасаа дээр болоод надаас илүү чадвартай болоод надаас илүү мундаг болоод нэг мэдсэн чинь надаас илүү өндөр албан тушаалтай болоод бүр ингээд явчихж байгаа байдлыг хараад жоохон уурч хурж үзсэн үү? Амьдралд яг өнөө үед ч гэсэн ийм үе яг байдаг те. Ялангуяа албан байгууллага, компани одоо юу гэдгийг юмнуудад ингээд гэхдээ гэр бүл дотор хүртэл байгаа биз дээ. Ээж аавын анхаарлын төвд үж байгаа дүүн гараад ирсэн чинь л анхаарлын төвд байхаа байлаа ингээл жигдэл одоо ингээл нэг дараагийн шатны юу болцонгод их чахлан хүртэл дүүдээ хатаархаад үлгээтэй нялах дүүгээ энэ алгадаж малгадсан энэ байждаг. Тэг хүн гэдэг чинь ерөөсөө тийм юм те ерөөсөө. Тэгэхээр энэ өнөөдөр ингээд Давидын амьдралд тохиолдоод байгаа боловч Давидын амьдрал тохиолдсноос л бид нар энэ түүхийг уншаад байгаа боловч бид бүгдээ яг энэ түүхийн дондор гарч байгаа. Нэг бол бид өөрсдөө Давид болоод дээд удирдлагатаа хавчигдаад тийм ээ. Нэг бол бид нар өөрсдөө Саул болоод яг Давид шиг гарч ирж байгаа залуу үеийг өгөөсгөө дээрэс нь дараад мууг нь үзэх гээд эсвэл одоо дэвшүүлэхгүйгээд ингээд нэг явдаг нэг ийм тохиолдол бидэрт байдаг. Олон жилийн өмнө Монголд Азийн үүдгээд пасторудад зориулсан юм сургалтанд би сууж ялаа. Бразилаас ирсэн нэгэн пастор бидэнд 7 хоногийн турш хичээл заасан. Тэр пастор болохоор өөрөө Америк хүн. Ээж аав нь Бразил руу нүүж яваад Бразилд мишонер хийгээд хүүхдүүд нь тэнд төрсөн. Өөрөө Бразил төрсөн Америк ээж аавтай Америкийн иргэн Америк хүн багхгүй. Гэхдээ Бразил төрсэн, Бразилд өссөн. Бразил хэлээр бол ерөөсөө өстой. Бразилчууд одоо юу лээ? Португал хэлээр ярьдаг лөө. Бразил нь португалаар ярьдаг те. Португал хэлээр бол өстой усаас тэр пастор.
Тэр пастрын нэрийг болохоор Авраам гэдэг. Тэгээ Библиэлд байдаг нөгөө Эхлэл номон дээр гардаг еврейчүүдийн өвөг дээдс Авраамын нэрээр ингээ аав ээж нь хүүгээ нэрлэлсэн Авраам. Одоо товчилсан нэрийг Эб гэдэг. За тэгээд юу Авраам Хюбер гэдэг пастор багхгүй юу. Тэгээ айлын хамгийн бага хүү. Тэгээ хожим том болоод амар том сүмийн пастор болсон. Тэдний цуглаан Амазон мөрний сав газраар байгаа нөгөө нэг Амазоны ширингэнд байгаа индианчуудад сайн мэдээ тараадаг. Амазон мөрний ингээд эргэн тойронд байдаг хот сутуудаар сайн мэдээ тарааж салбар сүмүүдэд байгуулдаг. Тэгээ тэдний сүм болохоор 30 мянган хүнтэй. Авраам Хюбер пастор тийм том сүмийн пастор байхгүй юу? Амар алдартай пастор. Амар одоо харизматай пастор. Хүнийг ч өөртөө амар татна, амар мундаг номлоно. Авраам пастораар дамжуулаад Бурхны ариун сүнстэй амар гайхалтай ажлуудаа хийдэг. Тэгээ Авраам пастор нэг удаа өөр тохиолдсон явдлаа ярьж ирсэн. Нэг удаа туслах пастраа номл гээд гаргасан юм байна л да. Тэгин чи туслах пастор нь гараад номлосон чи ястаа амар мундаг номлосон гинэ. Тэгээ хүмүүс бүр өстой нэр ингээл туслах пастрын номлолтстай амар дуртай байсан гинэ цуглааныхын хүмүүс. Тэгэхэд яг тэр үед Авраам пастор яг тэр үед атархсан гэж байгаа байхгүй. Өөрөө тэр сүмийн одоо номер 1 пастор нь байгаа. Сеньор пастор нь багхгүй юу? Сеньор пастор нь. Гэтэл туслах пастор нь гараад амар мундаг номлоод хүмүүс алга ташаалцдаг. Хүмүүс тэр туслах пастрын номлолт ингээд айгүй дуртай байсан чинь Авраам пастор яг тэр үед яа чи хатархсан гинэ. Тэг яг надад яг тийм одоо мэдрэмж надад яг тэр үед төрсөн. Тэгээ би яг тэр үед юу гэж бодсон гэхээр үгүй би болохгүй шүү. Би бол бурхны хүн, энэ хүн бас бурхны хүн. Бид хоёр хоёулаа эзэнд үйлчилж байна. Бид хоёр хоёулаа эзний замаар явж байгаа. Тийм учраас би өстой ингэж бодож болохгүй шүү гэж Авраам пастор өөртөө хэлжээсэн гэд яг тэр жишээгээ ярьжсэн байхгүй. Яг үүнтэй адилхан та нар ч гэсэн доороос чинь шинэ залуу пастор гарч ирэл чамаас илүү мундаг номлоод, чамаас илүү олон хүнийг араасаа дагуулаад, илүү алдартай пастор болоод ирэхээр тэрийг хараад та баярлдаг уу? Эсвэл хатаархдаг уу гэж биднээс асууж ирсэн байхгүй. Саул хааны хувьд Авраам пастортай харьцуулах юм бол харамсалтай нь Саул хаан бол тэгж бодож чадаагүй. За энэ ч гэсэн эзэнд үйлчилж байгаа шүү дээ. Энэ хүн ч гэсэн одоо эзэнд үйлчлээд явж байгаа шүү дээ. Энэ хүн сайн сайхан явж ивэл би баярлах ёстой шүү дээ. Би бурхны өмнөөс би энэ хүний төлөө баярлаж, би энэ хүний төлөө залбирч, би бурхандаа талархаж суух ёстой шүү дээ гэж Саул хаан бодохын оронд харин Давидын одоо муу үзэх гэж оролдож ирсэн. Давидыг бол алж, албан тушаалаас нь зайлуулж, өөрөөсөө одоо холдуулах гэж оролдож эхэлж байгаа. Ийм үйл явдал гарч ийн л та. Тэгэхээр бидний амьдралд яг л ийм үйл явдлууд байдаг. Ажлын газар, ялангуяа карьер ахихад зарим хүмүүс дургүй байдаг. Яагаад гэвэл карьераа надад алдна гэж хайдаг. Тэгээд зарим хүмүүс бидрийг ингээд доошлох тусам баярлдаг. Яагаад гэвэл өөртөө одоо өрсөлдөж байгаа нэг гарч ирэхгүй байна гэж баярлдаг зарим хүмүүс. Ийм явдал бол одоо улс төрт ч байна. Одоо бизнесийн компанид ч байна. Сүм чуулган дотор ч заримдаа харамсалтай нь байна. Мөн гэр бүл дотор ч гэсэн байна. Өнөөдөр таны ажил амьдрал дээр оюутнуудын дунд ч магадгүй байна. Тийм ээ? Бүх одоо нийгмийн салбаруудад нөгөө өрсөлдөөн гэдэг юм дотор бид чинь байнга явж идэг учраас хэн нэг нь надаас илүү болж гарч ирэхэд дургүй байдаг. Бусдын амжилтанд хатаархдаг. Бусдын амжилтыг хараад баярлаж чаддгүй. Тэрний төлөө бурхан талархаж чаддгүй. Чин сэтгэлээсээ баяр хүргэж чаддгүй. Тийм ээ? Энэ бол одоо Саулын дүр зураг юм л да. Тэгэхээр та хаяа Саулдаад байгаа юм биш үү хэн нэг. Тэгээ бид өөрсдөө нэгэн цагт ингээд Давид шиг гарч ирдэг тийм үү? Тэр үед гоё. Тэ? Одоо авьяас чадвараараа, үйлчлэлээрээ, бусдад тоогдоол, ажлын карьераараа, даргадаа тоогдоол, тушаал дэвшээл, цалин нэмэгдээл, албан тушаал өсөөл, үнэхээр гоё. Тэнгүү зарим нэг хүмүүс хурж ирээл яатсан мэдгэдэггүй гинт надад уурлаад, нэг сонин ааш над руу гаргаал, жижиг шажиг юмд гинт буруутгаал эхэлдэг тийм үү? Яаж ин нөгөөдөл чинь өмнө нь тэр байсан байхгүй юу уулна. Одоо таны үе ирсэн байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр хүн байр суурь тавьж өгч чадахгүй ч юм уу? Эсвэл таны амжилтыг хараад өөрөө хинч биш болж гэнэ гэж айж байгаа ч юм уу? Тэгээ энэс болоод сонин байдлаар өөрийг чинь буруутгадаг, дайрч давшилдаг, ямар ч асуудалгүй юм дээр асуудал гаргаж ирж өөрийг чинь буруутан болгох гэж оролддог иймэрхүү асуудлууд гарч ирдэг. Тэгэхээр бид бүгдээ яг ийм зүйлийг туулаад гарч байна. За би өнөөдөр энэ номлолттой холбогдуулаад Монголын одоо агуу хаадын нэг Батмөх Даян хааны талаар товчхон мэдээлэл та нартай хуваалцахыг хүссэн байна. За манай монголчууд
түүхэнд бүгдээрээ мэддэг Батмөх Даян хаан гэд мэдэх бах. За Батмөх Даян хаан бол Умард Юан улсын хаан. Умард Юан улс гэдэг нь Монголын одоо Юан гүрэн Хятад дахь эрх мэдлээ алдаад хойшоо их нутагта буцаж ирсэн. Тэгээд Умард зүгт хойд зүгт өөрийнхөө одоо үндсэн нутагта буцаж ирээд монголчууд өөрсдөө юу гэж нэрлсэн бэ гэхээр Умард Юан улс гэж нэрлсэн байгаа. Хойд Юан улс гэсэн утгатай л та тийм ээ. Умард Юан улс гэж нэрлсэн. За тэгээд Батмөнх Даян хааны хүртэл үндсэндээ нэг 100 орчим 1360 эдээс 1400 одоо 80 90 бараг 1500-аад оны хүртэл 100 гаруй жил бол одоо Монгол бол одоо тэр нөгөө Юан гүрний үеийн нөгөө хувлайн байгуулсан Юан гүрний үеийн хүчрхэг байдлаа алдаад хагарч бутарч эхэлсэн. Ноёдууд нь биеийнхээ үгэнд орхоо байлаа, хааныхаа үгэнд орхоо байлаад хаандаа захирахтаа болоод тэгээд ерөөсөө ингээд хуваагдаж эхэлсэн ба. Тэгээ Монгол бол дотроо бол хоёр том хэсэгт хуваагдсан. Одоо зүүн Монгол, баруун ойрд гэж одоо хоёр хуваагдсан байдаг. Ойрдууд нь Монголынхаа хаан захирахтаа болсон. Ойрдууд нь одоо өөрөө толгой мэдээд өөрсдөө удирддаг болсон. За заримдаа бүр Монголтойгоо байлддаг болсон. Тэгээ Монголынхаа хааныг бүр алдаг болсон. Тийм ээ. За монголчууд нь дотроос ингээд нөгөө нэг хаан ширээний төлөө тэмцэлдэл ингээ Монгол одоо тухайн үеийн Монгол улс буюу Умард Юан улс бол үнэхээр ийм сул дорой 100 гаруй жилийн туршид бол ийм эв нэгдэлгүй дотроо дайнтай ийм болж ирсэн ба. За яг ийм үед төрж Чингисийн одоо удмаас төрж гарсан нэгэн хүн бол одоо яа харахгүй Батмөнх Даян хаан ба. За Батмөнх Даян хаан бол 1470 онд 70 оны орчим Монголын хаан ширээнд одоо суусан гэж үздэг. За тэгээд 1517 оныг хүртэл нас барах хүртлээр Монголын хаан ширээнд 30-аас 40 жил. За Эрдэмтэд нэг юм 10 жилийн нэг юм маргаантай байдیں۔ Зарим нь бол нэг 30 жил Монголыг захирсан 30 гаруй жил, зарим нь болохоор 40 гаруй жил Монголыг захирсан гэж үздэг. За нэг 10 жилийн юм наанта цаанта. Зарим эрдэмтэд болохоор 1480 оноос эхэлсэн гэж үздэг бол зарим эрдэмтэд нь 1470 оноос эхэлсэн гэж үздэг. За би бол нөгөө төрсөн оныг хэлээгүй энэ хаанчилж эхэлсэн оныг энэ дэр бичсэн байгаа шүү. 1470-аас 1517 буюу нэг 40 гаруй жил 7 настайдаа хаан ширээнд суусан гэж үзээд байгаа шүү дээ. Тэгээ нэг 40 гаруй жил Монголыг хаанчилсан. Тэгээ нэг 50 гаруй наснда Батмөнх Даян хаан чинь нас орсон байхгүй юу? За ингээд нэг 40 гаруй жил Батмөнх Даян хаан маань Монгол одоо Умард Юан улсыг засаглахдаа одоо 3 гавьяа байгуулсан байт юм байна. 3 гавьяа байгуулсан. Нэгдүгээр хагарч бутарсан Умард Юан улсыг буцаагаад нэгтгсэн. Ялангуяа ойрдыг буцаагаад Монголтой нэгтгсэн. За нэгдүгээр түүний гавьяа бол одоо хувлайн байгуулсан их Юан улсаас хойш одоо байгаагүйгээр хамгийн хагарч бутарч мэн улсад байнга ялагддаг одоо ийм байдалтай байсан монголчуудыг дахин нэгтгэж чадсанараа одоо энэ хааны бол эхний гавьяа яригддаг. За хоёр дахь гавьяа нь бол одоо мэн улсад бол байнга дээрлэхүүлж исэн бол одоо мэн улстай энэ үеэс хойш бол ижил тэнцүү хэмжээнд ярьдаг. Мэн улсыг цогтөг болсон. За тэгээ мэн улстай худалдааны гэрээ хэлцээрээ юм ижил төвшөнд хийж чадсан байгаа. За ингээд мэн улс бол ерөөсөө Умард Юан улсаас бол маш их айж исэн. Тэгээ одоо мэн улсын түүхэнд одоо гардаг штэ. Тэгээ яагаад мэн улсын үед хятадууд энэ далайг яагаад иргэшээгүй юм бэ? Яагаад далаа руу энэ португалууд чиг, испанчууд чиг энэ 1400-аад оноос эхлэвэл Испани португалууд чинь далайг эзэмшээл далайн одоо арлуудад ийм нөгөө колониудтай болоод ингээд эхэлсэн штэ. Яагаад мэн улс тэр үед ийм хүчрхэг далайн флоттой улс байсан мөртлөө далайг эзэмшээгүй юм бэ гэхлээр хойд зүгт байсан Умард Юан улстай байлцаргаад Умард Юан улсаас өөрсдөө хамгаалах гэж хамаг хүч мөнгө төгрөг цэрэг армаа тийш нь зориулсаар хагаад урагшаага далаа руугаа ерөөсө мэн улс ерөөсө тэлж чадаагүй юм байна гэж ингэж ярьдаг байхгүй юу. Тэгээ мэн улстай бол тэр үеийн Умард Юан улс бол одоо дахин одоо ийм энэ тэнцүү төвшөнд харьцаж эхэлсэн. Энэ бол Батмөнх Даян хааны байгуулсан хоёр дахь том гавьяа байдаг. За гурав дахь том гавьяа бол Чингисийн алтан ургийн тасарч исэн салаан мөчрийг бол дахин ингэж салбарлуулж олон болгосон байдаг. Яагаад гэвэл одоо энэ Батмөнх Даян хааны одоо өвөөгийнх нь үед ойрдын эсн тааш Чингис хааны бүх одоо удмынхныг бүгдийг нь алаад ойрдууд одоо Монголыг захирах цаг нь болсон гэд гарч ирж исэн тийм цаг үе байдаг. Тэр үед бол Чингисийн удмын бүх тайж язгууртнууд бол нэг дороо өгч исэн. За нэг хурал хий гэж дуудаж авцраад тэгээд одоо гэрт дотор бүгдийг нь оруулж гаад бүгдийг нь алж исэн байдаг. За тийм учраас тэр үеэс хойш ямар яриа гардгүй гэхээр ноёдын үхэл чуулган дээр гэдэг ийм яриа гарсан байдаг. Тэгээд тэр одоо хядлагын үеэр хар хуцаг хүн тайж буюу энэ Батмөнх Даян хааны өвөө одоо зүхтааж гарсан байдаг. Тэгээ бүр энэ төв Аз руу зүхтаж явж хагаад
тэндээ өөрөө үхсэн. Харин эхнэр нь жирэмсэн үлдээд одоо Батмөх Даян хааны аав болох Баян мөнх жоног төрүүлсэн байдаг. Ингээ Баян мөнх жоног чинь өөрөө Эсэн тайжийн охиноос төрж байгаа байхгүй юу? Одоо Эсэнгийн зээн байгаа да. Тэгээ Эсэн өөрөө одоо Баян мөнх жоног бас ална. Яг гэвэл Чингисийн удам. Эцэг нь нөгөө хар хуцаг хунтайж буюу Чингисийн удмын хүн учраас Баян мөнх жоног ална гэд. Тэгээ ээж нь өөрөө Баян мөнх жоног зүүн Монгол руу одоо өөрийнхөө Баатарт өгч ингээд зугатаалгаад тэгээ Баян мөнх жоног зүүн Монголд одоо хүүхэд байхдаа ингэж нялх үлгийтэй байхдаа зугатаж ирээд тэгээд одоо ахыхаа хажууд ингээд өсөж торнод хожим ахтайгаа муудалцаад ахтайгаа байлдаад тэгээд тэр дайнд ялагдаад Баян мөнх жоног зугатаж явж хагаад Юншэбүгийн одоо ноёдуудад алууснаар одоо Баян мөнх жоногийн амьдрал дууссан. Ингээ Баян мөнх жоног одоо дотоодын зөрчил тэмцлээс олж ингээд нас ороход эхнэр нь дахиад одоо гидсэндээ хүүхдтэй үлдсэн байдаг. Тэгээд тэр эхнэр нь одоо төрөх үед бол энэ Батмөнх Даян хаан төрсөн. Ингээ Батмөнх Даян хаан төрөхөд одоо Эсэн тайш яасан гэхээр Батмөнхийг одоо нэгэн одоо хүнд малчин хүнд одоо өгж өсгүүлсэн. Одоо 7 нас хүртэл юм гидсэндээ битэг өвчтэй, өнчин өрөөсөн, аавгүй ээжгүй ямар ч юм одоо язгуургүй юм амьдралаар Батмөнх Даян хаан амьдарч хагаад хожим мантахай цэцэн хатан одоо Чингисийн одоо хаан ширээг залгуулахдаа энэ яг удмынх нь хүнээр залгуулмаар байна гэж хайсаар хагаад энэ одоо Батмөнхийг олж аваад 7 наснд нь Монголын хаан ширээнд залаад ингээд Батмөнх Даян хаан бол үндсэндээ 40 жил Монголыг удирдахдаа нөгөө ойрдыг Монголыг бүгдийг буцааж нэгтгсэн, мэн улстай байлдаж цохилт өгж ялж мэн улстай ижил тэнцүү ярьдаг болсон. За тэгээд Батмөнх Даян хаан Мантахай цэцэн хоёроос 7 хүү нэг охин төрсөн байдаг. Нөгөө устж алга болж исэн Чингисийн удмын салаам өчр сагалгар мод мэт дахиж одоо цэцгэлсэн. Мантахай цэцэн хатнаас гадна дахиад 2 эхнэр байсан Батмөнхөд. Хамгийн одоо баг 3 дахь хатных нь бол Жимсгэн гэдэг хатан байсан. Тэр Жимсгэн гэдэг хатнаас нь одоо Гэрсэнж гэдэг хүү төрсөн. Тэр хүүгийнх нь удам бол одоо энэ одоогийн халахууд штэ. Одоо энэ халах монголчууд бол тэр Гэрсэнж гэдэг тэр хамгийн баг эхнэрийнх нь одоо баг хүүгийнх нь одоо удирдлагын дор явсан хүмүүс одоогийн Монгол улс одоогийн халах түмэн болж ингэж гарч ирсэн байдаг. За тэгээд Батмөнх Даян хааны түүхийг ингээд судлаад аваад үзэхээр өвөө нь алуулангаа алдаад зодож явсан. Эцэг Баян мөнх жоног алуулангаа алдаад зодож явсан. Өөрөө 7 нас хүртлээр ядуу зүдүү айлд битэг өвчтөө ингээд үхэл амьдралын цаг дээр ингэж явсан. Тэгээд цаг нь ирэхэд эргээд Монголын хаан болоод Монголын түүхэнд бол гавьяа байгуулсан. Тэгээ би бол Батмөнх Даян хааныг бол Чингис хааны дараа яригдах Монголын түүхэнд гавьяа байгуулсан Чингис хааны дараа яригдах 2 дахь одоо том хаан гэж бол боддог. Энэс өмнөх хаад бол дандаа нөгөө Чингисийн байгуулсан том улс байх үед нь хаан байсан. Харин Батмөнх Даян хааны хувьд бол суларт оройтсон Монголыг дахин одоо босгож ирснээрээ гавьяатай хаан гэж би бол хувьдаа боддог. Тэгээ Батмөнх Даян хааны ингээд амьдралыг, түүний өвөөгийн амьдралыг, түүний аавын амьдралыг ингээд судлаад үзэхээр яг юм Давид шиг ийм дандаа ийм дарангуй удирдагчийн доор ингэж даруулж үхэл амьдралын ирмэг дээр, зааг дээр явсан одоо ийм амьдралаар явсан. Өөрөө ч гэсэн хүүхэд ахуй наснда яг л ийм амьдралаар ингээм амьдарч хагаад гарч ирсэн байт юм байна. Тэгээ Библи уншаад Давидын түүхийг судлаад үзэхээр Давид бас яг ийм савлд алуулах гал ийм дарангуй удирдагчийн доор уул нь бол авяас чадвартай, арт түмэн өөртөө дуртай байгаад байдаг. Ямар нэг юм хийхээр амжилт олоод байдаг. Дан хийхээр ялаад байдаг. Арт түмэн хайрлаад байдаг. Даанч дээд удирдагч нь мань нарыг дараад байдаг. Давид бол яг ийм байдалтай байсан. Тэгэхээр Монголын одоо Батмөнх Даян хаан бол бас л ийм байдал дотроос босч ирж ингэж энэ улсыг бол одоо тухайн үед 1500-аад оны үед бол одоо сулранд оройтжсэн Монголыг бол дахин нэг удаа ингэж босгож ирж исэн одоо Монголын түүхэнд өгөгдсөн нэг гэрэлгээ байлаа гэж хэлдэг шиг Давид бол одоо Израилийн түүхэнд өгөгдсөн одоо ирээдүйд Давидын удмаас бидний аврагч эзэн Есүс Христос төрсөн. Тэгээ Израилийн түүхэнд одоо Бурхны өгсөн нэг гэрэлгээгээ бол энэ Давид хаан байлаа. Тэгэхээр Давид хаан ширээнд суугаад ялан дийлэл мандан бадрахаасаа өмнө тийм амархан амьдралаар бол амьдэрсэн хүн байгаагүй. Мэдээж түүний баг залуу нас бол эцэг одоо Есигийн хаан хонин сүргийг хариулаад хоньны бэлчээр дээр олон зүйлийг сурсан гэж бид нар үзчихсэн. Дараа нь Голиаттад нүүр толдох үедээ тэр агуу дайчин ирийг одоо буулгаж авснаар Давид бол одоо Израильд бол од болсон. Гэхдээ тэр од бол яасан? Дээрээсээ даруулж эхэлсэн байна. Тэр од бол одоо одын амьдралаараа тийм одоо удаан бол яваагүй. Яасан гэхээр хаан нь түүнийг дарамтлж эхэлж байгаа. За ингээд Давид бол
үндсэндээ 10 гаруй жилийн турш Давид хаан бол ор хоронгүй, ооч хаяггүй, тэ хааны ялтан болж, тэ хизээгүй одоо баригдлаа бол алуулах ийм аюул дотор Давид хаан бол явжээ. За ингэж дараагийн слайд руу орчээ. За ингэж Давид хаан явхдаа юу сурваа? Давид хаан хүлээх гэдгийг сурсан байна. За тий хүлээх гэдгийг Давид хаан бол сурсан. За энэхүү дарангуй удирдагчийн доор Давид одоо хавчлаг дарамт авч те ингэж явхдаа Давид одоо хааныхаа алаад хувьсгал хийж юусаа гарч ирээгүй. Давид хаан зүгээр л хүлээсэн байдаг. Зүгээр л тэр бурхны цаг ирэхийг хүлээсэн байдаг. Тэгэхээр хүн заримдаа ингээд нэг урагшаа давшаад хийгээд бүтээгээд ингээд станаар манайхан одоо сүүлийн үед нэг алаад өгнө гэж нэг ярьдаг шиг те нэг алаад өх үе амьдрал байдаг ч гэсэн заримдаа алж болохгүй үе бас байна. Давид бол Саулыг алаагүй байдаг. Давид Саулыг алах одоо боломж бол хоёрынтой одоо түүнд бол тохиолдож байхад бол Давид Саулыг юусаа алаагүй өөрийнхөө хааныг бол хүндэлсэн чигээрээ амьд үлдээсэн. За ингэж Давид бол үндсэндээ ийм хүлээлгийн байдалтай 10 жилийг Давид бол өнгөрсөн. Тэгэхээр энэ хүлээлтээс Давид бол тэсвэр төвчээр сурсан. Тэсвэр төвчээр нь бол түүнийг бол жинхэнэ хүн болгосон гэж бол би боддгоо. За ингээ хүлээж явахдаа Давидын одоо энэ хүлээсэн амьдралаас дараах 3 зүйлийг өнөөдөр би одоо номлолынхон одоо дараагийн хэсэгт хуваалцсанаар өнөөдрийн номлолыг одоо би цааш нь үргэлжлүүлэе гэж бодож байна. За нэгдүгээрт Давид өөрийн одоо хаан Саулыг бол хүндэлж исэн. За хэдийгээр Саул түүнийг алмаар байсан, хэдийгээр Саул түүнийг хавчиж исэн, Саул түүнийг хааваагаа газар нь одоо барьж авах юм бол Давид хаан бол ерөөсөө өөхөх эрсдэлтэй байсан боловч Давид хаан бол Саул хааныг бол хаанаа гэж хүндэлсэн хэвээрээ байсан. Өөрөөр хэлбэл өөрийнхөө удирдагчийг хэдий муу ч гэсэн хэдий одоо ингээд алдаа оноотой ч гэсэн өөрийнхөө удирдагчийг бол Давид хаан хүндэлсээр л байсан. За ялангуяа 1-р Самуэль номын 24-р бүлгийн 1-ээс 7-р ишлэл дээр харах юм бол Давид нэг удаа Адуламын агуйд ингээд өөрийнхөө ирчүүдтэйгээ нуугдчихсэн чинь Саулын зэргүүд агуйн гадаа ирээд Саул хаан бийцэх гад агуур руу ороод ирдэг. Бааларсан. Гадна талаар нь зөрөө явчихна бахаа гэж бодсон чинь яг агуйн гадаа ирж буугаад нөгөөч юм орноосоо буугаад агууд орж бийцэх гад агуур руу ороод ирсэн. Агууд дотор нөгөө туслахууттайгаа нөгөө хаанаас ингээд нэг бултаад өнгөрчөндөө гэж бодож исэн Давид чинь бүр байдалд орсон байна. Тэгээд Давид яасан гэхээр бүр агуу мухарлуу залуучуудаа аваад хоошоо ухраад бүр харанхуй мухарт очоод нуугдчихсан байдаг. Тэгээд Саул хаан агуу дотор ороод нөгөө чинь шилб далдлаа сууж байгаа байхгүй. Бийцсаа сууж штэ. Тэгэхэд Давид хаан яасан гэж мүлхэж очоод Саулд мэддэхгүйгээр мүлхэж очоод дээлнийх нь хормоноос зүсэж аваад үлдсэн байдаг. Тэгээд Саул хаан агуугаас гараад цэргүүдээ аваад бүр холдоод явсныхаа дараа Саул араас нь гарч ирээд ийм толгодын ойроо дээр гарч зогсож хагаад хаан таа ингээ араас нь дуудаад. Тэгээд Саул хаан эргээд харсан чинь та яасан гэж те хүү шиг те би таны хүү шиг үсттэй те яг л Саул чинь Давидыг миний хүү гэж дууддаг гэсэн байхгүй уул нь бол хүүтэй адилхан залуу хүн байхгүй юу те хүү чинь таны төлөө те таны эсрэг юу буруу хийсэн гэж та намайг ингэж алхахаар мөшгөж байгаа юм бэ сая бол би таныг одоо бараг алчхаар байла агуу дотор яа тэр маа энэ хараа дээлний чи хормоо надаа байна би сая зүсэд авцсан нөгөөх чи яалаага бодсон чинь агууд ор сайхан сууж хагаад гарч ирэхэд нь Давид хажуунаас нь дээлнийх нь хормог зүсэд авцсан байгаа байхгүй ингээд та нар ингээд бийцсаа сууж байгаа хүний хажууд нь мөлхөж очоод хоцсных нь хормог зүсэд авч ийн гэдэг боддоод Давид нэр юм үдсэн байгааз юм үдсэж байгаач Давид тэгээд араас нь юу гэж хэлсэн гэхээр хаантаа таны дээлний чинь хормоо энэ байна. Би таныг сая агуу дотор алуул алчхаар байлаа. Гэхдээ би таныг алсангүй. Яагаад? Би таныг хаанаа гэж хүндэлдэг. Та бол бурхнаар тослогдсон хаан байхгүй юу? Тийм учраас би таныг алсангүй. Тийм учраас та намайг ингэж миний араас нэхэл дагуул болохоо болчихжээ гэж гуйдаг. Тэгсэн чинь Саул хаан юу гэж харсан гэвэл эргэж хараад тэрийг хараад сэтгэл нь хөөрөөд хүү минь ээ чи надаас зүв байлаа. Би чамааг алахгүй. Энэ үеэс эхлээд өөрийн таваараа яваараа гэж хэлээд тэр хоёр салсан байдаг. Удалгүй нөгөө Саул хаан чи орон гарan хаан.
Удалгүй нөгөө Саул хаан чинь дахиад Давидын талаар нөгөө нэг юм юундаа автаад хор шарандаа автаад нөгөө уур хилэн үзэн ядалтандаа автаад тэгээ дахиад Давидыг алах гэж хөөгөөд тэгээ нэг удаа бүр ингээд шүн ингээд айрамтайгаа майхан дотор ингээд хуаргнаад унтчихт нь Давид өөрийнхөө хоёр туслахтаа майханд нь бүр явж ороод усныхын дашмаг жадтай нь хамт аваад Давид гараа явсан байт. Тэгэхэд Давидын зарцсан Давидд юу гэж хэлдэг вэ гэхээр яг одоо газартаа нэг шаагаад алаач гэж бүр яг тэгж хэлчихсэн байдаг. Бурхан энэ хүнийг таны гарт өгөөд байгаа юм биш үү? Боломжийг ашиглаад одоо наад нэг юм алаад салж амраач. Хэдий болтол та бид хоёр ингэж хэрээр гэр хэцээр дэр хийж ингэж амьдрах юм бэ? Энэ хүн хизээ үхнэ гэж хүлээх гээд байгаа юм бэ та? Яг одоо алаад дуусгаад энэ амьдралыг одоо ингэж цэг тавиад маргаашнаас нь та хаан болоод одоо ингэж үзүүлээд өгөөч. Бурхан таны гарт ингэж өгөөд байгаа юм биш үү наад хүний чинь гэхэд Давид юу гэж хэлсэн бэ гэхээр үгүй ээ. Бурханы тоссон хүний эсрэг би гар далаадаг хэмбэ гэж хэлээд зүгээр жад дашмаг хоёрыг аваад гарыг гээд аваад гарч исэн мэт. Маргааш нь Саул хаан нойрносоос ирээд гээд шүдэ угаах гээд майхнасаа гарч ирэхэд нь за шүдэ очиж угаагүй л ахaltaа энэ бол зүгээр миний уран сайхны хэтрүүлэг шүү. Майхнасаа ингээд ившиг нуухтай нүдтэй ингээд нүдээ ногцсон майхнасаа ингээд өглөө гарч ирэхэд нь Давид уулан дээрээс юу гэж хэлсэн? Хаан таан таны бие хамгаалагч нар чинь таныг хамгаалдаг юм байна. Би уур чинь таны майхан чи явж ороод энэ араа дашмаг жад хоёроо хардаа. Тий. Надад байна. Би аваад гарлаа. Таны зарцнаар чинь хааныхаа өмнө ялтаа шүү. Та яагаад намайг буруутгаад алах гээд миний араас ингээ хөөгд байгаа юм бэ? Хаа минь би танаас гуй. Одоо болчихооч. Одоо болио. Би танд ямар буруу хэрэг хийсэн юм бэ? Би энэ улсын төлөө зүтгэж штэ тантай адилхан. Таны туслах болол явсан штэ. Гэтэл та яагаад миний мууг үзэх гээд ингэ зүтгээд байгаа юм бэ? Одоо болио л да хоёлаа гэхэд хаан тэр үед уйлаад бас нөгөө сайхан сэтгэл нь ороод ирсэн. Одоо бол ороод ирлээ штэ те. Нөгөө орон гараан хаан чинь одоо ороод ирсэн. Өө өста Давид хүү минь өста чи л одоо өста намайг бодд юм байна. Чи л намайг ингэж хүндэлдэг юм байна. Явж өста чи л юм байна. Хай те. Одоо өста чамаас өөрөөр нь өста намайг ингэж хүндэлдэг хүн баг энд алга малга ухааны юм болоод уйлж хайлал Давидынхаа өрөвдөд өршөөгөл цэргээ аваад ботсон байдаг. Тэгэл ялгаагүй дараа нь дахиад хэсэг хугацааны дараа буцаал нөгөө Давидыгаа алах гал Давидыгаа ингээл өс санаал Давидынхаа араас явж исэн. Тэг ингүүлэн та нар боддоо Давид хаан Саул хааныг хүндлээл яваад исэн. Гэтэ хүндлээд гэдэг нь заавал хажууд нь очиж суугаал ингээл жад шидүүлээд ханад ингээл нэгт хатгуулчих гал ингээл хажууд нь байгаад байгаагүй л дээ. Давид бол зүгээр Саул хааныг бол орхио явцсан. Тэгээд Давид хаан бол яасан? Хэдий одоо хааны ялтан гэж явж байгаа ч гэсэн хааныг бол алах боломжоо бол ашиглаагүй. Давид бол үүн боломжийг бол бурханд өөрт нь үлдээжсэн. Үнэхээр бурхан намайг хаан болгох гэж байгаа бол өөрөө Саулыг зайлуулад намайг оронд нь тавиг. Энийг бурхан өөрөө хийх. Тэгээс би хийхгүй. Би өөрийн гараар хийхгүй. Би өөрийн гараар улс төр хийгээл хор найруулаад сэнтигээс нь унгаал өөрөө оронд нь ерөнхий сайд болж гарч ирээл би ингэж хийхгүй. Үнэхээр бурханы таалал юм бол бурхан өөрөө үүнийг хийх. Тэгээ би бол үүнд оролцохгүй. Миний гар тэгж бурханы тоссон хүний цуснд ингэж өөрхийн би гарыг би бузарлахгүй гэж. Ингэж Давид Саулыг бол алдаггүй байсан энэ хугацаанд. Тийм учраас олон жил Давид бол Саулаас зугтаж амьдэрсэн. Тэгээ энэ зовлон дуусгаж болох байсан. Энэ зовлонг бол одоо богинохон болгоод одоо болий залхаж чинь одоо өстой нэрэ Давидыг бишээ те Саулыг алаа хийчээ. Тэгээд одоо амар сайхандаа жаргах минь хайрын залуу нас минь өнгөрлөө өр хөвгтөө төрүүлэх минь сайхан одоо амьдрий те хаусаа барий одоо газар тариалангаа эрхлэе аж ахуйгаа одоо эхлэе. Тэгээ ингэж энэ Саулаас зугтаж амьдарсаар байтал одоо өстой хамаг амьдрал маань дууслаа эн чинь үр хүүхд хань ижил маань ч гэсэн зовж дууслаа. Хэдий болтол одоо ингэж хэрээр гэр хэцээр дэр хийж агууд оргонож ингэж явах юм бэ гэж Давид бол хүн юм болсон хойно бодсон л байх. Гэхдээ Давид өөрийн гараар Саулыг бол алах юм хизээч хийгээгүй. Та хожим Саул хаан өөрөө филистичүүдтэй байлдаж хагаад дайнд ялагдаад дайны талбар дээр Саул өөрийнхөө амиа хорлож өгсөн байдаг. Тэгээд Саулыг нас орсны дараа Израилийн бүх удирдагч нар цуглараад Давид дээр ирээд Давидыг та бидний хаан болооч гэснээр Давид хожим хаан ингэж болсон байдаг. Үнэхээр арт түмэн өөрөө Давидыг хүсээд хаан болгосон байдаг. Жинхэнэ удирдагч гэдэг чинь
арт түмний сэтгэлийг ингэж олж гарч ирд юм байна л да. Тэрнээс хүний нуруунд хутга шааж гарч ирдэг юм байна л да. Тэ. Тэгэхээр Давид бол одоо Саулыг хүндэлж ирсэн. Энэ хүлээх хугацаанд бол үнэхээр хүндэлж ирсэн. Танд дургүй хүнийг та хүндэлсээр байдаг уу? Таныг албан тушаал бууруулаад, таны мууг үзэл, янз чи үзэл, яах нь гээл те. Янз бүрээр оролдоол, сайн яваагийн чи хараад атархаал, албан тушаал бууруулаад, ажилт чинь гай болоод, мууг чи үзэл, энэ тэнд очиж яриаггүй юм чинь ярьсан болгож ховж болгож яриад, те хамаагүй хүнтэй хамаатан болгож яриад өөрийн чинь. Тийм ээ? Ингээл таны мууг үзэл, ингээл хүмүүс явдаг уу? Та тэнгуут нь очиод сонсчаа гэж байгаа те хэрүүл хийчмээр. Тийм ээ? Нэг очиод нэг барьж аваад ингээд нэг болдог бол боогод унаачмаар. Ер нь бол нэг өшөөгөө авчмаар. Нэг зогсоочмоор. Тэ миний амьдралаас ингээд зайлаад өггөө хэлчмээр баг. Давид тэгсэн үү? Давид тэгээгүй. Давид өөрийнхөө удирдаг чи хэдий мууч гэсэн хүндэлсээр л хэлсэн. Яад бол бурхан энэ хүний чинь томилсон штэ. Надаас өмнө сайн ч мууч энэ хүн чинь энэ улсыг хаан гэд одоо аваа явж байгаа тийм ямар ч хэлсэн. Тийм учраас Давид бол хүндэлж өөрийнхөө одоо манай монголчуудын ярьдаг буянда бузар хийгээгүй гэсэн утгатай. Тийм ээ. Давид бол одоо ингэж хүндэлж исэн бахнаа. За хоёрдугаарт нь Давид энэ хүндэлж явах хугацаанд Давид ингэж хүлээж явах хугацаанд юу хийсэн бэ? Давид арт түмэндээ үйлчлсээр л байсан. За 1-р Самуэль номын 23 дугаар бүлгийн 1-5 дугаар ишлэгийг харах юм бол Давид одоо Саулаас ингэж зүхтаж ингэж одоо явж байхдаа хажуугаар нь давхраас өөрийнхөө арт түмэнд үйлчлэстэй. Филистичүүд ирээд Килиаг ингэж цөлмжсэн. Килиагаад хотыг филистичүүд дайснууд нь орж ирээд тэр хотыг дээрэмдээд одоо охид хөгнүүдийн хүчирхийлээд мал хонрын тууж авч яваад тариа будаагийн шатаагаад тэр хотыг бол ингээд алж талж хахад Давид хаан энэ сураг сонсоод Бурханаас залбираад тэгээд нөгөө өөрийг нь дагдаг нөгөө 90-р хураавар 600 цэргээ дагуулж ирээд Давид хаан тулалдаад Килиаг чөлөөлжсэн байдаг. Давид хаан ингэж Саулаас зүхтаж явхдаа өөрийнхөө арт түмэнд бол үнэн ч хэвээрэл байсан. Болио шиг зүгээр. Ста нэрээ үннээр яваад үхэр тэргээр туулаа гүйцэнэ гэж хаа байна ста. Ямар ч тийм алга зүгээр. Тэгэл ста би ста хамаг сайнараа энэ арт түмний төлөө үйлчилсэн. Тэгэхэд хаан намайг ста алчих гал. Тэгэхэд энэ арт түмэн намайг өмөрөхгүй л шүү дээ. Яшиг зүгээр гээл. Давид ингээд гомдоол ингэж явсан уу? Үгүй. Давид арт түмнийхээ төлөө өөрөө алуулчих гал хаандаа ингээд хяхагдаад хавчигдаад явж байгаа хэрнээ Давид хаан арт түмэндээ үйлчилсэн, арт түмнээ аварсан, арт түмнээ хамгаалсан, арт түмнийхээ төлөө үйлчилсэн хэвээрэл байсан Давид хаан. Тэгэхээр Давид хаан бол ингээд 10 гаруй жил Саулаас зүхтаж ингэж явхдаа бусдад үйлчлэх үйлчлэлээ бол орхигдуулсангүй. Бусдад үйлчлэх үйлчлэлээ бол орхигдуулсангүй. Бусад хүнд Давид хаан сайнаар хандсан чигээрэл байсан. Өөрөөр хэлбэл одоо нэг зангаараа л байсан. Тийм ээ? Ямар ч үед Давид бол яг нэг зангаараа л байсан. Давид бол үнэхээр арт түмнийхээ төлөө хаан байсан ч үйлчилсэн, хаан болоогүй ч үйлчилж ирсэн. Тэгэхээр жинхэнэ үйлчлэлийн зүрх сэтгэл, жинхэнэ хүн чанар гэдэг чинь энэ багхгүй юу? Тэрнээс Давид ингээгүү штэ Кила дээр очиад за яасан? Филистичүүдэд дээрэмдүүлчихсэн үү? Намаа хаан болгочихооч. Би бол зүгээр та нарыг чөлөөлөндөө. Саул ирээд туслахгүй байна уу те? Хаан юу хийж байна? Гэлтэй. Тэр хаан одоо хаана байна? Тэр хааныхаа дуудаач та нар. Дуудаж ирүүлээ тэр хаанараа авруулаач та нар. Тийм сайн хаантан бол. Тэр хаан чи ирээд аврахыг харъя. Гээл ингээл ийм яриа л. Тэгсэн үү? Үгүй. Давид өөрийнх нь хонин сүрэг юм шиг хурж ирээл нөгөө аавынхаа хонин сүргийг авран хамгаалдаг байсан шиг хурж ирээл Килиаг аварч ирсэн. Тэр Саулд гомдоогүй. Тэр арт түмэнд гомдоогүй. Тэр өмнөнийг өөрийнхөө үүргээ гэж бодож ирсэн. Тэгэл хийх юмаа хийгээл keep going гэж ярьдаг та тийм үү? Яг урдаа байгаа юмаа хийгээл юу ч болж ирсэн. Өөрийг нь хүнд оромжилж ирсэн ч, муугаар ярьж ирсэн ч, ховж базаал, хутгаал, араар нь янз янзын муухай юм Давидын эсрэг хийгээл нуруунд нь хутгашаагаал явж ирсэн ч Давид хаан яасан? Урагшаа хараад
хийх юмаа хийгээл явж исэн. Тэр ард түмний авраал, ард түмэндээ үнэнч, тийм ээ? Яг л өөрийнхөө авьяас чадвараараа ард түмнийхээ төлөө үйлчлээл явж исэн. Манай Монголд нэг юм гоё үг гэдэг. Нохоо утсан ч жингийн цуваа явж л байдаг, тийм үү? Энд чи их гоё үг штэ. Жингийн цуваа ингээд олон тэмээн жингийн цуваа ингээд явж хахад айлын ордоор гарна штэ. Айлын нохоо хурж ирээл ингээд боргож л байдаг, тийм. Жингийн цуваа явж л байдаг байхгүй юу? Тэр нохоо жоохон боргож байгаа л тэгэл үлдэн штэ. Тэгээд сугараал үлдэнэ. Жин цаашаа явдгаараа явна. Нохоо уцч л байдаг, жингийн цуваа явж л байдаг. Давид бол яг л тийм байсан. Саул хаан түүнийг алах гал янз бүрээр оролдож л байсан. Давид хаан бол яасан? Өөрийнхөө хийх юм хийгээл, өөрийнхөө замаараа явдгаараа яваал, бурхандаа үйлчлээл, ард түмнийхээ төлөө үйлчлээл явдгаараа явж л байсан. Энэ бол одоо Давидын одоо бурхан түүнийг хаан болгож томилох хүртэл, хаан ширээнд яг боддоор суулгах хүртэл Давидын хувьд одоо хийж исэн зүйл нь бол хоёрдугаарх нь тэр үйлчлсээр байсан юм аа. За гуравдугаарх нь төгсгөлийн гуравдугаарх нь Давид ийхүү Саул хаанд ингээд ийм дарангуй удирдагчийн дор ингээд зовж явхдаа Давид бол эзэнт л найдаж исэн. Тэр хүнд биш бурханд найдраа тавьж исэн. За яг хуу Саул бол миний эсрэг байд юм байж. Саул намаагаа ингээд алах гээд оролдоод идэм байж. Гэхдээ бурхан зөвшөөрөхгүй бол намайг Саул отгоо хэн бугаанч намайг алж чадахгүй гэдэгт Давид итгэжсэн. Тэм ч учраас бурхан Давидыг бол үргэлж Саулын гараас авардаг байсан. Ямар нэгэн гайхамшиг болоод Давид ингээд аврагчдаг байсан. Саул ингээд Давидыг ингээд барьж авч алах гал бүслээл ингээд араас нь хөөгөөл илүү олон цэрэгтэй Давидын араас яваад ингээд Давид бол олон удаа Саулын одоо гараас бол Давид бол ямар нэгэн аргаар дандаа мултраал гарчдаг байсан. Энийний ард юу байсан? Бурханы хамгаалт байсан байхгүй юу? Бурхан ивэжсэн байхгүй юу? Тэрнээс ингээд дээрээс тэнгэрээс нэг том гараа орж ирэл Давидыг өстэй толгоноос нь барьж аваад дээш нь суг татаа шал өөр газар аваачаал тавьчаагүй. Саул хаан Давидыг ингээд тойрол бүслээл ингээд мөрдөж мөшгөөл ямар нэгэн аргаар яаж игээл Давид тэндээс молторчдаг байсан. Энийгээ Давид юу гэж харж байсан гэхээр бурхан намайг аварж янда гэж. Бурханд итгэдэггүй хүмүүс бол энийг ингээ ярихаар тэгээд бурхан яриад мангартаа дунд ингээд бурханд итгэдэггүй хүмүүс бол ингэж ярьдаг. Чи өөрөө ингээд сүүхэттэй мэрэгэн ухаантайдаа мултраад гарчлаа штэ. Сая тэр дорж чамд хил хүргээд Саул хаан энд ингээд ирж ин чамайг барих гээд ирж ин боломжтой байгаараа гэд арт түмэн чамд мэдээ дуулгаад чи тэр мэдээллийг авангуудаа Саулыг ирэхээс өмнө эндээс зайлж зутаагаад ингээд аврагчиж байгаа. Гэхдээ Давид энийг бурхан хийж байгаа гэж харж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл бурхан миний амьдралыг дээрэс нь харж байна. Бурхан надад хариулж байна. Бурхан намайг ивэж байна гэж итгэж байгаа байхгүй. Бид бол ингэж итгэдэг хүмүүс. Тийм учраас Давид бол хин нэг хүнд найдаагүй, хин нэг хүнээс айгаагүй эцэст бурхан намайг аварна, бурхан намайг миний амьдралыг удирдана гэдэгт Давид бол итгэжсэн. Тийм учраас Давид бол үнэхээр эзэнд найдаж ирсэн. Ром 5-ын 3-4 дугаар ишлэгийг өнөөдөр би танаас уншиж өгмөр байна. Ром 5-ын 3-4 дугаар ишлэл. За энэ их гоё үг хэлсэн. За өнөөдрийн номлын төгсгөл би энэ ишлэлээр энэ номлыг би төгсгөхийг хүсэж байна. Ром 5-ын 3-4. За Ром ном бол шинэ гэрээний ном шүү дээ, тийм ээ. За би танаас чангаар уншиж өгье. Түүгээрч барахгүй мөн зовлонтойдоо баярладаг. Учир нь зовлон төвчээрийг, төвчээр нь хатуужлыг, хатуужл нь найдварыг төрүүлдгийг бид мэднэ гэж хэлсэн. Христ итгэгч хүмүүс амьдралд нь зовлон байгаад гутардаггүй харин баярладаг гинэ. Яагаад бурхан байгаа юм бол Есүс байгаа юм бол миний амьдрал зовлон байгаад байгаа юм. Яагаад Давид тийм бурханд итгэдэг юм бол Давид яагаад ингээ хавчигдаад орогдол босвол амьдралаар 10 хэдэн жил амьдарч байгаа. Тэр бурхан чи хаана вэ гэд өөр хүн бол тэгж ярих байсан баг. Гэтэл Давид бол харин бурхан байгаа тулдаа би өдий зэрэгтэй баригдаад алуулчихгүй энэ хэмжээнд би явж гин гэж Давид бол тэгж хараад байна штэ. Тийм тэгж итгэж байгаа хүн юу гэж хэлж яах вэ гэхээр Ром 5 дугаар бүлгийн 3-4 дугаар ишлэлдэр юу гэж хэлж яах гэхээр түүгээрч барахгүй мөн зовлонтойдоо баярладаг гэж байна шүү дээ. Миний амьдрал зовлон байгаад нь би баярлж байна. Яагаад? Яагаад гэвэл цааш нь тайлбарлаж штэ. Юу гэж хэлж яах гэхээр учир нь зовлон төвчээр нь хатуужлыг, хатуужл нь найдварыг төрүүлдэг гэдгийг би мэднэ гэж хэлж штэ.
Тэгэхээр миний амьдрал зовлон байж би төвчээртэй хүн болдог байхгүй. А би төвчээр гэдэг имийг сурж ээж би ядуу хатууждаг байхгүй. Амьдралд хатуужсан хүн болдог. А хатуужсан хүн чинь ядуу ямар ч үед ийм найдвартай. Нэг юм одоо найдвараа алддаггүй байх нь шүү дээ. Тэгэхээр нэг зовлон үдсэн хүн төвчээртэй болд юм байна. Төвчээртэй болсон хүн чинь хатуужилтай болд юм байна. Хатуужилтай болсон хүн чинь тийм амьдралд ийм найдвараа алддаггүй. Нэг ямар ч үед нэг ийм найдвартай үргэлж нэг юм найдварыг сэтгэлдээ агуулсан ийм хүн болдог байх нь шүү дээ. Тэгэхээр зовлонгийнхаа төлөө бид готрах биш, уйлах биш, харин зовлон байгаагийн төлөө бид Бурханд талархдаг. Яагаад? Зовлон намайг төвчээртэй болгож хатуужуулж идэг. За тэгвэл энэ дарангуй удирдагчийн дор Давид хүлээхийг сурж байна. А энэ хүлээлтээс Давид жинхэнэ хүн болжээ. Тэг хүн болсон гэдгийг би дараах 3 үгээр тайлбарлаад байна шүү дээ. Хэ үсэг нь юу вэ? Тэр хүндлэхийг сурсан. Үү үсэг нь юу вэ? Тэр үйлчлэхийг сурсан. Энэ үсэг нь юу вэ? Тэр Бурханд найдахыг сурсан. Тэгэхээр хүлээлт Давидыг жинхэнэ хүн болгожээ. Тийм ээ? Өөрөөр хэлбэл тэр удирдагчаа хүндэлж сурсан. Тэр бусдад үйлчлэлт сурсан. Тэр Бурханд найдаж сурсан. Тийм ээ? Тэгэхээр энэ хүндлэл, үйлчлэл, найдлага гэсэн энэ 3 үгийн одоо эхний 3 үсэг нийлэхээр хүн болж штэ тий. Тэгэхээр энэ зүйлийг одоо Давидын амьдралаас олж харж байна. За тэгэхээр одоо номлолоо төгсгөлтөнд би дүгнэе. Бурхан Давидын гарыг тулгаанд бэлтгэсэн. Тэгж бэлтгэгдэж хатуучсан учраас Давидын гар хүрэлт номыг татаж дийлдэг болсон. За тэгвэл Бурхан энэ гарыг яаж бэлтгэсэн? 3 зүйлээр бэлтжээ. Нэгдүгээр баг залуугаас нь хоньны бэлчээр дээр бэлтгэж. Хоёрдугаар хүчрхэг дайсантай тулалцснараа Давид бэлтгэгдчихэж. Гуравдугаар дарангуй удирдагчийн дор Давид хүлээж сурчээ. Эндээс Давид жинхэнэ хүн болжээ. Ингэж одоо хүлээхдээ Давид бол яг удирдагчаа хүндэлж сурсан байна. Арт түмэндээ үйлчлж сурсан байна. Хүн Бурхан өөрийг нь аварна гэдэгт итгэн найдаж бас сурсан байна. За төгсгөлд нь би өөрийнхөө амьдрал тохиолдсон нэг жишээг танаас хуваалцаад дуусгая гэж бодож байна. 2004 онд эхнэр маань өвчтөй байсан. Би ажилгүй. Бид хоёр дагалдагч бэлтгэх сургуульд 6 сар явж ирээд эхнэр маань маш хүн дээр өвдсөн. Тэгээ сургууль төгсөөд дөнгөж ирсэн учраас ажил байхгүй, мөнгө байхгүй. Айлын карма өөрөө түрээсэлж амьдарч исэн. Нэгдүгээр оролт. Тэгээ тэр үед бол эхнэр маань ингээд өдөр бүр өвчтөй хэвтрийн байдалтай байсан. Надад ажил байхгүй, мөнгө байхгүй. Дэлхийн зүйн олон улсын байгууллагт ийм номлогч ажилд авах гэж байна гэдэг яриа сонсохгүй юу би. Яг тэр Дэлхийн зүйн олон улсын байгууллага ч өөрөө христчин байгууллага. Тийм учраас дотооддоо христчин стаффуудтай зориулаад ийм номлогч ажилд авах гэж байна гэж би сонслоо. Тэгээ баярлалаа Дэлхийн зүйн чинь цалин бас гайгүй штэ. Тэгээ би Дэлхийн зүйнд ажилладаг нэг найзаасаа асуусан. Яг тэр салбар дээр ажилладаг найзаасаа асуусан. Хүн ажил авах гэж байгаа юм байна шүү дээ. Тийм. Би аплайдад үзвэл яадаг бол эрэгтэй хүн авахгүй, эмэгтэй хүн аавна гинэ. Манай дарагт гисэн. Би яа эмэгтэй хүн авч байгаа гэсэн чинь байгууллагын 70-аас 80% ажилчид нь эмэгтэйчүүд. Тийм учраас эмэгтэйчүүдтэй эмэгтэй хүн сайн ажиллаж чадна. Тийм болохоор одоо эмэгтэйчүүдэд зориулаад одоо эмэгтэй номлогч ажилд авах гэж байна гэж хэлсэн. Тэгээ ажлын шанс байхгүй. Тэгээ за окей. Хэдэн сарын дараа Дэлхийн зүйн олон улсын байгууллагын өөр нэг тусгай төсөл бас нэг пастор ажилд авна гинэ. Тэгээ би тэнд нь ингээд аплайдаад ярилцлаганд орсон чи тэнцсэн. Тэгээ би тэр өөр одоо төсөл дээр нь ажилд орохгүй юу? Тэр төсөл дээр би 2 жил хагас ажиллахдаа нэг анх ормоор байсан төсөлтийнхаа ажилтанд болсон. Тэгээ бүр тэр салбарынхаа захирал нь болсон. Тэгээ би тэндээс юу харсан гэхээр Бурхан өгөх хүндээ өгд юм байна. Би зүгээр хүлээсэн байхгүй. Миний ормоор байсан ажлын позишн дээр намайг аваагүй өөр хүн авцсан. Тэгвэл би өөр төсөл дээр ажилд орчиж байгаа.
Гэтэ 2 жил хагас би тэр төсөл дээр аягүй сайн ажиллахад нөгөө анх ормоор байсан төсөл рүүгээ захирал маань намайг тийшээ ажилд авсан байхгүй. Тэнд нөгөө миний өмнө авсан нөгөө эмэгтэн тэр ажлаа хийж чадахгүйсэн. Тэгээд тэр эмэгтэйг болиулаад тэгээд намайг тэр позишн дээр шинээр аваач тавьж ирсэн. Бурхан өгөх хүндээ өгдөм байлээ. Миний өмнө бол үү таагдсан л та. За одоо бурхан надад өгөхгүй юм байна. Энэ минийх биш юм байна даа л гэж би бодсон. Тэгсэн чинь цон хонгоогоод энүүгээр ороод ирээ гинэ. Орж ирээд энэ ажлыг хийчихээ шаар өөр ажил санал болгосон. Тэгэхээр за тэгээ ажилгүй байж хахаар гэж цонхоор нь давж ороод тэгээд тэр ажлын нэг болонд нь суугаад өөр ажил хийгээ сууж ясан чинь айжмдаа дэлхийн зөнгийн ажилчид намайг төгөлдөр хастраа та номлооч гэдэг. Тэгээд багаар номлодог болоод дэлхийн зөнгийн ажилчтай хайртай номлогч нь болоод 2 жил хагасын өмнө ормоор байсан нөгөө позишн дээрээ захирал маань тэрийг хараад за энэ хүн л энэ дэр байх ёстой байна гэж намайг тавьсан байхгүй. Давидын амьдрал яг л ийм болсон. Бурхан түүнийг хаан байлгахаар сонгосон. Гэхдээ Саул үүнийг зөвшөөрөөгүй. Гэхдээ бурхан дагуулсаар агаад нэг л өдөр тэн дээр нь тавьсан. Би одоо тэмцэнэ гэд яах юм? Тийм биз дээ. Би зүгээр л эзэнт найдаж хүлээх л ажлыг хийсэн. 2014 онд би Америкт анх ирж ирсэн. Одоогоос 11 жилийн өмнө. Тэр үед миний нагц эгч намайг дагуулад за төгөлдрөө юу үзмээр байна гэж асуусан. Би юу үзэхээч мэдэхгүй байсан. Grand Canyon manual бодогдоодсэн. Тэр нь тийм хол гэж мэдэхгүй байгаа шүү дээ би. Тэгсэн чинь за дүүдээ Нью-Йорк үзүүлд юм билүү гинэ. Өө тэгээд тэгээ анх Нью-Йоркод ихчигээ дагаж ирээд энэ Манхаттанд ангаагаад алхчихлаа. Тэр үед миний зүрхэнд мөрөөдөл төрсөн. Энэ мөрөөдөл бурхнаас байсан. Тэрний юу гэвэл би энэ хотод Монгол сүмээ байгуулах юмсан. Хэрвээ энэ хотод монголчууд амьдардаг бол би энэ газрын пастор болох юмсан гэж тэр үед миний зүрхэнд мөрөөдөл төрсөн. Тэр үеэс хойш би энэ хотод сүмүүд байдсан болов, Христ итгэгч нар байдсан болов гэд сураг хажиг тавьдаг болсон, хаяа нэг залбирдаг болсон. Бурхан 10 жилийн дараа 2024 онд 14-өөс 24 оны он гэдэг чинь 10 жил байгаа сте. 10 жилийн дараа бурхан намайг энэ газар өөрөө хөтөлж авчраад тавьсан. Бурхан өгөх хүндээ өгдөм байлээ. Би энд ирэхийн тулд хор найруулж ирээгүй шүү дээ. Би энд ирэхийн тулд танил талаараа татуулаагүй шүү дээ. Би энд ирэхийн тулд ямар нэг муу арга хин нэгний нуруунд тутах шааж байгаад ирээгүй шүү дээ. Би зүгээр л залбираад хүлээсэн. Бурхан авцрах хүнээ авцрах газартаа авцардсан байна. Бурхан өгөх хүндээ өгдөг юм байна. Бурханаас хэлсэн бол хинч тэрийг болоож авч дийлдэг юм байна. Бурхан зөвшөөрсөн бол тэр хаалгыг хинч хаадаг юм байна. Бурхан хаасан бол тэр хаалгыг хинч бас хааж чаддаггүй юм байна. Давид шиг хүлээх хэрэгтэй үедээ хүлээж чаддаг хүмүүс байцгаая. Хүлээлт бидэрт төсөв төвчрийг заадаг. Хүлээлт бидрийг хүндэлж чаддаг хүн болгодог. Хүлээлт бидрийг даруугаар үйлчилж чаддаг хүн болгодог. Хүлээлт биднийг найдаж чаддаг хүн болгодог юм аа. Есүсийн нэрээр өрөөж байна. Хамтдаа залбирцгаая. Авраамийн бурхан, Исаакийн бурхан, Яаков ба Израилийн төг төмдийн эзэн, төмөн цэргийн эзэн минь. Та бол Давидын бурхан. Та Давидыг өсгсөн, та Давидыг сургасан, та Давидыг бэлтгэж өөрийнхөө ард түмний удирдагчаар та тавьсан. Үүн шиг та Давидын удмаас нэгэн цагт бидний аврагч эзэн Есүсийг төрүүлж Есүсээр дамжуулан Давидын амьдралд хийсэн лугаа тэр гайхалтай ажлуудыг өнөөдөр бидний амьдралд хийж байгаад баярлалаа. Эзэн минь Есүсийн дотор танаар өрөөгдөхсдийн гайхалтай хувь тавиланг өнөөдөр бидэнд өгч байгаа тандаа баярлалаа. Давидын амьдралд гайхамшигтай ажлаа хийсэн бурхан өнөөдөр энд байгаа ах дүүсийн минь амьдралд та ажлуудаа хийгээч. Өнөөдөр бид Давидын амьдралаас хүлээлт гэдэг ямар чухал болохыг эзэн дотор таны хүсэл биелэхийг төвчээртэй хүлээн гэдэг ямар утга учиртай болохыг бид хамтдаа сурлаа. Аава та биднийг ивэгээч. Аава та биднийг удирдаач. Давид хаантай хамт байсан шигэ бидэнтэй хамт байж өгөөч. Давид чиг бусдыг хүндэлж чаддаг, үйлчилж чаддаг, танд найдаж чаддаг байхад бидэнд та туслаач. Өнөөдөр энэ номлыг сонсож байгаа хүн бүрийг та байгаа газарт нь, байгаа үйлчлэл дээр нь, байгаа нийгмийн байр суурин дээр нь
та Давидыг ивэж тоссон луга адил тэднийг та ивэж тослоорой. Эзэн бидний дэргэд хэн нэгэн дараагийн шин залуу Давидууд төрөн гарах үед бид Саул шиг атаархаж тэднийг доош нь дарах биш. Харин бид тэднийг дэмжиж, тусалж, залуу үедээ урам зориг өгч бид нар тэднийг дэмжиж таны алдрын төлөө хамт үйлчилж чаддаг байхад минь туслаараа гэж гуйж байна. Талархан энэ бүгдийн төлөө аврагч эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Аамен.